чөлөөлийг дэмжиж байгаа. Яг тэгэхээр энэ сум орон нутагт ажлын байр их бага. Тэгэхээр залуучууд өөрсдөө бизнес эрхэлж ажлын байрыг бий болгоно. Бизнес эрхлээд ажлын байрыг бий болгохоор эдийн засаг өснө. Тэгэхээр энэ янз бүрийн одоо энэ зөвшөөрөл энэ бизнес одоо эрхлэхэд янз бүрийн зөвшөөрөл авдаг, маш их бич баримт бүрдүүлдэг энэ залуучууд хөндрөл болж байгаа. А нөгөө талаас энэ хөрөнгө оруулалт байхгүй. Сум орон нутагч нэг багаа төс уучиж байна. Тэгээд одоо тэрнээс нэг зээл авахд 2 жил давтамжтай, бүр зарим тохиолдолд 3 жил давтамжтай нэг 5 өнгөн зээл авч байна. Тэр одоо жидиг гэж ярьдэн штэ. Тэгэхээр чинь энэ чинь бол хангалтгүй байгаа. Амын нэг гадаадын банк оруулж ирэн гэдэг асуудлыг бол маш их дэмжиж байгаа. Тэгэхээр энэ төрөөс хэрэгжүүлж байгаа энэ хөнгөлөлтөй зээл хөтөлбөрүүдийг яг тухайн зүйлийг хий гэсэн хүслэр мэлцэлтэй тэр залуучууд нь өгөх ёстой. Тэгэхээр бас энэ нийгэм шулуур ус байгаагаас болоод яг очих ёстой эзэндээ очихгүй байгаагаас болж байна. Нэгд. А хоёр дахь нь зарим сум уул уурхаа тулгуурлаад явж байна. Тавсан орлого өндөртэй. Тэгвэл уул уурхаа дээр явахгүй яг уламжлалт малаж явах дээр явж байгаа сумууд байна. Жишээ нь манай зүйн говсан. Тэгэхээр энэ хөдөө жоохон үйлдвэрлэлийг чиглэсэн зээлүүдийг тэр сумууд руу тавих. Өөрөөх нь эрчимцэн аж ахуй, хоньны аж ахуй, өхрийн аж ахуй гэдэг ч юм уу. Энэ зүйлүүд рүү тавьчих ёстой. Тэгэхээр нэг эн чинь бол нэг эрчимцэн аж ахуй байгуулахад сумын одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл чинь хангалтгүй байхгүй. Жишээ манай сумд 200 сая байна. 200 саяар нэг том эрчимцэн аж ахуй байгуулж хөрөхгүй. Энэ дэр бол одоо төсвийн дэмжлэг байх ёстой.